физик хэмжигдэх нь аль нь нэгж вэ гэсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр хүч бол физик хэмжигдэх юм. Хаашаа хичнээн гэсэн асуултанд хариулагдана. Тэгэхээр хоёр асуултанд хариулагдана. Чиглэл заачиж байгаа. Тэгэхээр энэ вектор хэмжигдэх юм. Тэгэд энэ Ньютоны 2 дугаар хуулийн мөрдлөгөө шүү дээ. 2 дугаар хууль жирийн хурдтгал байна. Тэгээд нэгжүүдийн нэг заах өмнө нэг гэсэн тоо байсан ч болно, байгаагүй ч болно шүү дээ. Тийм үү? За яг наримдаа хэрвээ асуучих юм бол 1 кг масстай бид 1 м/сек квадрат хурдтгал олгож байгаа үйлчлэлийг 1 ньютон хүч гэж ойлгох. Хэмжих багш нь динамометр, томьёон ингээд физик хэмжих. За хоёрдугаарх ч юм болохоор инерцийн хуулийг хэн нээсэн. Тэгэхээр инерц гэж юу хэлдэг юм? Тэгэхээр нэгдүгээрт нь бид нар массын тухай тодорхойлт юм. Түрүүн бас бичсэн тийм. Биеийн инерц чанарын хэмжээр бол масс. Масс зөвхөн хичнээн гэсэн асуултанд хариулагдах скалаар хэмжигдэх юм. Тэгэхээр зөвхөн тоо хэмжээ илэрхийлнэ гэсэн үг. Тэгээ үсгээр тэмдэглэн хэмжих нэгж нь килограмм, хэмжих багж нь денс гэдэг ингээд цааш мэдчихэж штэ тий. За тэгээд одоо инерцийн үзэгдэл гэж юу хэлдэг юм бэ гэхлээр юм. Гадны үйлчлэл зогссны дараа би анхны хөдөлгөөнийхөө анхны төлөв байдлыг хадгалахыг ирмэлцэн. Машин хөдөлгөөнгөт яадаг. Хоошоо хийдэг, зогсонгууд урагш тонгоо. Энэ чинь нөгөө. За тэгчээд номон дээр энэ жаа бид хүч үйлчлээгүй бол гэсэн үгээр байна. Номон дээр. Тэгэхээр ерөөсөө дан ганцаараа байдаг. Юутас харилцан үйлчлэхгүй бий гэж байдаггүй. Хүмүүс ч гэсэн дандаа ганцаараа амьдрахгүй байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр заавал энэ агаарт байгаа тоосон зөрчнөө Архимедийн хүчний үйлчлэлээр нь бас дэлхийн татварч мэстэй үйлчлэлцэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр номон дээр бид хүч үйлчлээгүй бол гэсэн үг байна. Тэр нь юу гэсэн үг юм гэхлээр тэр бид үйлчилж байгаа бүх хүчний нээлбэр тэгтээ тэнцүү бол гэснийг чинь бид хүч үйлчлээгүй бол гэж байгаа. Хүч үйлчлээгүй бол гэхлээр ерөөсөө тэр би ав ганцаараа байна гэж хүүхдэд ойлгочдөг. Тэгэл нийлбэр хүч нь тэгтээ тэнцүү байх юм бол би тайван байдлаа эсвэл шулуун замын жигд хөдөлгөөнөө хадгална. Тэгэхээр чи нөгөө саяны инерчтэй холбоотой болоод ирж байна. Тэгэхээр үүний Ньютоны 1-р хууль гэдэг. Тэгэхээр Ньютоны 1-р хуулийг инерцийн тухай хууль гэдэг. Ингээл эндээс энэ бол буруу яатсан ба хэн байж таарах вэ? Буруу байх уу, зөв байх уу? Ньютоны хуулиуд гэдэг. Гэвч Галилей гэдэг хүн шинжлэх ухаанд юу хийсэн? Галилей болохоор нөгөө юу хийсэн? Шигтэн хэлж хийсэн. Тэгээ тэн дээр Ньютон 1-р хуулиар нээлтийг байгаа зүй тогтдог болж тогтсон юм шүү дээ. За 3-р тогтмол хурдтай гэдэг чинь жигд хөдөлгөөнөө хувьсах хөдөлгөөн. Тогтмол хурдтай юм чинь хурдтгал үүсэхгүй тий. Тэгэхээр жигд хөдөлгөөн. Тэгээд дор дурдсан санаануудын аль нь бид үйлчлэх хүчнүүдийн тэнцүү үйлчлэгч хүчийг зөв тайлбарласан бэ гэж. Тэгээд сая өмнөхдөр нөгөө бид хүч үйлчлээгүй бол гэдгийг юу гэж ойлгочлаа юм. Бид үйлчилж байгаа бүх хүчний нийлбэр нь ямар юм? Тэгтээ тэнцүү гэсэн үг шүү дээ. За. Заадагтууд одоо аль нь? Тэгээс ялгаатай модуль ба чиглэл нь тогтмол гэдэг. Тогтмол хүчний тухай тийм үү? Тэгээс ялгаатай чиглэл үл өөрчлөгдөн, модуль өөрчлөгдөн. Тэгэхээр юу гэсэн үг? Ихсэж багасна гэсэн үг тийм. 10 тийш чиглэсэн тэр чигээр байв гэсэн үг вэ? Тэгээс ялгаатай модуль өөрчлөгдөхгүй, чиглэл өөрчлөгдөн. Ингээр нөгөө өөр болоод ирнэ те нэгтэй тэнцүү, тэгтэй тэнцүү. Эсвэл модуль ба чиглэл нь тогтмол. Энд чинь нэг байхлаар чинь нөгөө энэ хүчнүүдийн нийлбэр буюу ялбар нь нэг болчиход байна шүү дээ. Нэг байгаа чинь тэнд хүч үйлчлээд юм. Тийм ээ? Тэгэхээр нийлбэр нь наалттай тэнцүү. Тэгжээр тэр чинь би тайван байна эсвэл жигд явж байгаа юм чинь тэр хоёрын ялгар нь
скалаар уг нь модуль нь тэнцүү өөрчлөгдөхгүй гэж байгаа бол модуль ба чиглэл нь тогтмол энэ D хариу. Эсвэл ингэж шүү дээ. Тэдгээр тэнцүү нь эсвэл энэ вэ. Тэгээ эн чинь нөгөө тогтмол замаар явж байгаа юм чинь гэхдээ юу ах нь тэгээс ялгаа тавьж хэл. Юм биш үү? Ер нь бол тэгээс ялгаатай. Тэгтээ тэнцүү болчлоо тэр чинь 50 завчиж байгаа. Тэгэхээр эний баг А хариу. Тэм үү? Жигд явж байгаа учраас за энэ яв зурдгүй юм. Энэний дагуу юу ах вэ? Тэгэхээр энэ бийг 50 байгаа дэр зуръя. Тэгэхээр энэний дагуу юу ах вэ? Реакц хүч юм те. Энэ зурагт. Энэ реакц хүч. Тэгээ энэний яг хэмжээ нь ямар вэ? Яг энэ хоёр тэнцүүгээр энд юу ах вэ? Мж тийм ээ. За. Тэгээ энэ би яг нөгөө абсолют яг тэгшин гадар гэж байхгүй тийм ээ. Энд татах хүч. Ингэх юм бол реакцийн хүч чинь за энэ муухай бичигдсэн шүү. Энэ чинь сөрөг мж. Энэ хоёр ньютоны 3 дугаар хуулиар хоёр бие нэг шулууны дагуу тэнцүү хэмжээтэй эсрэг зүг чигсэн хүчээр үйлчлэх учраас Y тэмдлийн дагуух нийлбэр нь ямар вэ? X тэмдлийн дагуух нийлбэр нь бас юу вэ? Гадны татах хүчээс хасах нь үрэлтийн хүч. Энэ нийлбэр тэг байна гэдэг чинь татах хүч энэ ямар үед хөдөлгөх юм гэхээр энэ нь тэнцүү энэ үрэлтийн хүчнээс тэнцүү буюу их үед хөдлөн шүү дээ тий. За энэ бол бүх томьёонууд зөв. Энэ ньютоны 2 дугаар хуулийн мөрдлөгөө Б-ийн үрэлтийн хүч энэ том энэ байх хэвээр тийм үү? Том энэ. Тэгээд энэ бүх ертөнцийн таталцлын хуулийг харимхай хүч буюу энэ гүйлхүү бичих юм. Бүх ертөнцийн таталцлыг бол энэ гамма энэ бүх ертөнцийн таталцлын тогтмол. Тэгээд харилцан үйлс хоёр бие энэ. Тэгээ энэ хууль нөгөө энэ баг байхлаар чи энэ амар их болчих шүү дээ. Гэтэл энэ ангид байгаа одоо бид нар хоорондоо таталцаад байгаа. Энэ хуулиар таталцчих ёстой тийм үү? Асар их таталцах ёстой. Гэтэл энийн илэрх орон зай насар том огторгоо шууд тэгшүнцэгт гурвалжин зураад хийцэн бэ. За зөвхөн одоо энэ бол чи тэгээд тулсан үед яэш дээр юм их ч бол одоо тэгээд тэрчгээр дүүрч мэд. Гэтэл энэ чинь юу байхгүй юу нөх вектор нэмэх юм болчиход байгаа. Энэ тэгшүнцэгт гурвалжин зураад гатны заалчиж байгаа. Гэтэл энэ хоёр хүчнүүд нэг цэгт үйлчлэх гэж байна. Гэхдээ энэ хоёр нэг нь хаашаа яаж үйлчилсэн бидэнд их тодорхойгүй. Тэгэхээр энийг зурхын тулд дээрээ ингээд аваад үзчихье. За энд одоо тэ 10 дахь ингээд массын төгөж үзсэн шүү дээ. Тийм үү? Ингээд энэ бий гэж. Тэгэхээр хүч бол бие массын төгөөс үйлчлэн. Давшиг хөдөлгөөн хийж ивэл массын төгөөс үйлчлэн. Юу яаж ивэл энэ биш болсон. Нөгөө энэ бие массын төгөөс. Одоо 10 дугаар массын төгөж үзсэн дээ те. Үнэ. Тэг бичлэг хийж байгаа учраас нэрийг чинь дуутахгүй юм. Массын төгөж үзсэн. Тэгэхээр давшиг хөдөлгөөн хийжүүлийн хүч чинь бие массын төгөөс үйлчлэн. За тэгэхээр нэг нь энэ хоёрыг нээцгээс хоорондоо 90 градус цэг үүсгэсэн хүчнүүд юм а гэж ингэж зураа. За нөгөөтгийг нь хоорондоо 90 градус чинь нөгөөх нь нэг цэгээс гэсэн учраас энэ. За тэр нэг векторыг нэмэх ямар дүрм байдаг юм? Яг л үзэр. Векторыг нэмэх ямар дүрм байх вэ? Гурвалжны дүрм эсвэл параллел граммын дүрм гэж үзсэн шүү дээ. Тийм ээ? За тэгэхээр энэ хооронд нь тасрахаа шүү. Одоо энэ их зөв зураг шүү. Энэ доошоо явдсан шүү. Доошоо яадаг гэдэг. За тэгэд нийлбэр вектор нь яах юм? Энэ тэгчээд нийлбэр нь энэ. Энэ бол нийлбэр вектор нь улаан.
За тэгээд энд нөө хоорондох өнцг нь 90 градус гэсэн шүү дээ. Энэ вектор энэ хоёрын хоорондох өнцг нь 90 градус. За ингээ иймэр зурна. За ингээд энэ нийлбэр зайгаа ингээ бодчихлоор эн чи хэд гарах вэ? 5 гарах. Энэ ишээ чиглэсэн байж болж хоёулын хоорондын юм чинь. Тэгэхээр нөгөө нэгдүгээр векторын эхлэл дээр хоёрдугаар векторын төгсгөлийг нэмж чи энэ хоёрын аль нэгийг нөгөө параллел зөвлөлт хийчих шүү дээ. Тэгэх юм бол энийг энийг нэгдүгээр вектор гिचх юм бол энийг хоёрдугаар вектор гिचх юм бол хоёрдугаар векторыг бид нар ийш болцсон. Дээш нь параллел зөвлөлт хийгээд зурчих болно шүү. Тэгээд ялгаа байхгүй. Байх уу? Өөр яг тэгэхээр одоо энэ дээр ийм болно. Энэ нарийн шүү. Энийг дээш нь параллел нэг энэ ч өөрөө нэгийн эхлэл хоёрын төгсгөлөөр болцсон юм байна. Тэгэхээр энийг зөөгч байгаа юм чинь яах вэ? Одоо энэ хоёрын нийлбэр бол хаашаа гарах? Яг ингэж гарах уу? Яг энэ чиглэлтэй ижил гарах уу? Эсрэг чиглэл гарах уу? Нэг вектор сая чинь энэ хоёр чинь хоёул нэг чиглэлтэй байсан шүү дээ. Тийм ээ? Нэг чиглэлтэй байсан энэ хоёр чинь ийм байсан шүү дээ. Тэгэхээр энийг параллел зөвлөлт хийх юм бол энэ гурвын ийш нь зөөчих л дээ. Ингэж ихээр нэгдүгээр вектор эхлээс хоёрын төгсгөл рүүгээд энд ирчихэж байгаа зү. Тийм ээ? Одоо буцаагаад яах юм? Буцаагаад энийг бүгдээрээ хаашна ингэж буруу явуулсан. Эсрэг зөв чиглэснээр зурах гэдэг байна ш. Ингээр сум нь хаашаа зураад. Тэгэхээр нийлбэр хаашаа гарах юм? Хоорондоо 90 градус адилхан ингэсэн. Нийлбэр нэгийн эхлэлээс хоёрын төгсгөл рүү. Ингэж юм. Чиглэл авснаасаа өөр бодож байгаа биз? Ондоо юм тий. Тий. Энэ дээр одоо математик дээр энийг тэг нэг матрицын дөрөв нэмж. За, энэ хасгал мөн билүү? Мөн тэмэг байснаас ихтэй тий. За одоо ингэж ирчихлээр бид нарт нөгөө энэ хоёр хүчний хоорондын өнцгч өөрөө 90 градус гэсэн шүү дээ. Тийм ээ? За тэгээ энэ дээр одоо бодъё л доо. Орлуулад бодъё. Тэгэхээр юу болох вэ? Бич зэрэг бичээд. Энэ дээр орлуулах юу гэж хэлэх вэ одоо энд? 3 нотны квадрат авах юм шүү дээ. Тэгэхээр юу гэх вэ? 9 нотны квадрат тэгвч. Зориуд энийг хийлгэхгүй тэгэхэд нэгжтээр алдаад нэгж чинь чамайг нөгөө томьёоны алдаанаас чинь сэргийлж ирдэг шүү дээ. 9 нотны квадрат. Бидрэх энэ тохиолдолд 90 градус байгаа учраас гэхдээ би зориуд таадаг энэгээр нь бодуулах гэдэг юм. Одоо дараагийн бодлого бид нар бүгдийг бодож амжихгүй шүү дээ. Тиймээс 3 нотон бичээд юуг нь хардгийг томьёонд оошно орлуулад бичээд байна. F 2-ын оронд юу гэх юм? Энийг үрчин хэд байх юм? 4. За тэгээд үрчхэн косинус хэдэн градус? 90 градус. За. Косинус эрдэр хэд өгөх юм? Тэр чинь. Энийг зураг дээр дахиад таадаг өөр мартахгүй болсон даа. Хийгээгүй. Тийш. Тэг байна шүү дээ. Тэр ороод ирчих чам чинь тийм үү? Тийм. Ингээд ихлээр эн чи одоо нөгөө RTS тэг болчихж байгаа юм чинь. Тэр агш 16 нотны квадрат шүү. Зөв тийм энийг засах. Би хуулцсан. Сайн. Жажилж идэж байна гэсэн энийг хэлээд байна. За тэгээд язгуур дээр юу болох вэ? 25. Дуртуул яриад энэ тэр физик хэмжигдэхүй ярьж байгаа учраас 25 ньютон квадрат. Зөв ярьж чи бүх юмаа цэгцэрнэ. Дуртуу ярихлаар дуртуул болоод байна. Чи гарч ирнэ дээ. Тийм ээ? Тоон чи гарч ирнэ. Тэрийн багш нь хэдэн ньютоныг харч. 360 болсон. Энд дээр би хэмжээ авчна. 3-ыг зурхлаар хэмжээ авч чадахгүй. Гэтэ яг зурж болох л болтой тойрог зурж. За ингэ чинь. Одоо энэ хоёрын нийлбэр хүч хаашаа болох вэ?
нийлбэр хүч сая юу болох одоо энэ? Одоо вектор нэмэх юуны дээр параллелограммын дээр энэ. За тэр нийлбэр вектор хайчих юм. Энэ нийлбэр вектор энэ болчих. За энэ хоёрын хооронд хөнцөг хэд юм? Тэгэхээр тэгвэл одоо нэг биед 4 ньютон ба 361 ньютон хоёр хүч хоорондоо 100 за яг 24 орчим градус үүсгэж үйлчилж чинь тий. Тэгвэл энэ тэнцүү үйлчлэгч хүчийг олгоо. За саяныхын Poisson's-ын теоремоор болгож байгаа. Бодоод яг энэ хэмжээтэй дандаа 361 гарч байна. Ясгас бодож байгаа. Энийг үржих нь юу болох вэ? 8 тийм ээ. Сэрэг юу болох одоо эерэг болчихсон тийм үү? 8 үржих нь 361. За энэ болчихсон. Одоо нэмнэ штэ тий. Тэгэхээр нэмэх нь хэдэ? 16 нэмэх нь 13. За эндээс юу авах вэ? Эндээс энэ гарчин тий. 358 энэ зөрчсөн нь